Нүхэн жорлон ба түүнээс гарч буй сөрөг үр дагаврууд. Улаанбаатар хотын хүн амын 48.5%, орон нутагт амьдарч байгаа хүн амын 85% нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 г өтгөн 1.5 литр шингэн ялгац ялгаруулдаг. Тэгвэл биднээс ялгарч буй эдгээр зүйлс хаачдаг вэ? Үүний зөвхөн 30 гаруй хувь нь цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгддэг бол үлдсэн 70 гаруй хувь нь хөрсөн чингсээр байна. Ихэнх гэр хорооллын айл өрхүүд стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонтой байгаа бөгөөд энэ нь өөртөө болон бусдад бүр цаашлаад хүрээлэн буй орчинд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас хог аягдлын тухай хууль заасны дагуу иргэн аж ахуй нэгж байгууллага нь хөрс бохирдуулагч нүхэн жорлон барьж ашиглахыг хоригдсан бөгөөд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна. Төвлөрсөн шугамд холбогдсон нойлтой надад хамаагүй гэж бодож болох ч үнэндээ хүрээлэн буй орчин нөлөөлж буй нүхэн жорлонгоос үүсч буй бохирдол та бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, гიშгэж буй газар хүртэл нөлөөлж байна. Нүхэн жорлон зориултын стандартын дагуу бариагүйгээс болж бид хөрсөн чингсэн бохироороо ундаалж үлдсэн хэсэг нь хөрсөн чингсэн бохирыг хувцас худалдаа наалдуулан гэртээ зөөж цаашлаад агаарт нэгдсэн хөрсний бохирдол бүхий тоосонцроор амьсгалж байна. Энэ нэргээ таны эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, хүрээлэн буй орчинд маш их сөрөг үр дагаврыг авчирч байна. Тиймээс бид тулгамдаад буй нүхэн жорлон нийтээрээ шинжилж сайжруулах шаардлагатай. Хөрсөнд нэвчдгөө сайжруулсан нойлыг хэрэглээнд нэвтрүүлэх, угааж, цэвэрлэж, ариутгахад хялбар, унаж бэртэх аюул ослогоо, баг ухсан эсвэл огт ухалгүй шийдэх, агаар сэлгэлт ариутгалыг шийдсэн бага насны хүүхдүүд болон хүний аюулгүй байдлыг хангасан байх, нохой шувуу орхоос сэргийлсэн цоож хамгаалтыг хийх. Боломжтой бол төлөвлөсөн шугам сүлжээнд холбох, ариутгал халдваржуулалтыг тогтмол хийх хэрэгтэй. 5 тухтай орчин таны хариуцлагатай үйлдэлээс эхэлнэ. Хамтдаа шинжилж, хамтдаа сайжруулъя.